Хэрхэн бол мандтай морил намайг заяа гэдэг өнөөдөр та бүхэндээ хэрхэн iOS дээр screen record хийж болох талаар дэм хүрэхэд бэлэн болсон байна. Манай цугийг subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст нь энэхүү бичлэгийг хамгийн тараагаарай. Ингээд дэм рүү орцгоё. Та бүхэн хэрвээ iOS-ийн software version 15-аас дээш бол та бүхэн утасныхаа баруун гар дээр талыг доош нь татаад энэхүү дэлгэцэн дээр байгаа контролуудыг та бүхэн харах байгаа. Доороос 2 дахь бүрэнгийн дотор ахаа бүрэнгийн байгаа маань болохоор screen record байгаа. За энэхүү screen record-ыг та бүхэн дарснараа шууд бичиж эхэлнэ. Магадгүй таны дэлгэцнээр энэхүү icon гарч ирэхгүй байгаа бол та бүхэн settings руу орсны дараад нь control center гэдэг хэсгээр та бүхэн дарна. За энэ нь та бүхэн харах юм бол энэ дээр screen recording гэдгийг бол оруулсан байна. Хэрвээ та бүхэн энэ доороос хэрэгцээтэй гэсэн аппликейшнуд байх юм бол та бүхэн энэхүү ногоон нэмэх гэдгийг оруулснараа энэ маань нэмэгдээд гараад ирнэ. Одоо шууд дээрээс янгууд нөт маань энэ ч ороод ирсэн баг жишээ нь. Хэрэгцээгүй бол та бүхэн буцаагаад улаан дээр дараад remove гэдгийг оруулсан. Энэ маань тэр чигтээ устна гэсэн үг биш. Буцаад ногоо хэсэгтээ орно гэсэн үг байгаа. Магадгүй та энэ дунд хэрвээ voice буюу дуу чимээг та бүхэн оруулмаар байгаа бол энэ дээрээ удаан дараад нөхөд доор байгаа микрофоныг та бүхэн дарснараа улаан болж энэ маань нээгдэнэ. Хэрвээ бичгийг хүсэхгүй байх юм бол та бүхэн буцаж дараад итгэжүүлэхгүй байж болно гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Эхний та бүхний сонголт форо гэдгийг та бүхэн итгэжүүлээрэй. Ингэснээрээ таны форо гэдэг хэсэг рүү бичсэн скриншот маань шууд орох байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Буцаж дэлгэцийнхаа баруун гар талаараа та бүхэн icon дээрээ дарангууд шууд дэлгэц маань бичигдээд эхэлж байгаа. Рекорд та бүхэн эхлүүлсний дараад нь зүүн гар талд болохоор улаанаар рекорд хийж байгаа гэдгийг та бүхэнд харуулна. Хэрвээ рекордоо зогсоохыг хүсэх юм бол энэ дээрээ та бүхэн дараад stop гэдэг хэсгээр та бүхэн дарна. Ингэснээрээ энэ маань та бүхэнд таны фото руу скриншот маань орлоо гэдгийг та бүхэнд сануулах байгаа. Та бүхэн фото руу орсны дараад нь энэхүү бичлэг маань та бүхний дэлгэцэн дээр гарч ирнэ. Хэрвээ энийг засахыг хүсэх юм бол edit гэдэг дээр та бүхэн дараад энэчнээ cut буюу хасах үйлдэлийг бол хийж болно. За эхний хэсгээр рекорд хийж байгаа гэдгийг харуулмааргүй байвал ийхүү та бүхэн хоёр талаа хасаад done гэдгийг дарангууд энэ маань болохоор хамгийн эхний save video as new clip буюу энийг шинэ видео шиг хадгалах. Нөгөөх нь болохоор save video гэдэг маань таны яг хийсэн бичлэгийг засаад хадгалах гэсэн хоёр сонголт та бүхэнд гарч ирнэ. Ерөнхийдөө бол та бүхэн эхний save video as new clip гэдгийг сонгочих юм бол бас буцаад засвар хийхэд та бүхэнд илүү амар байдаг гэдгийг хэлмээр байна. За энийг хэдүүлээ as new clip гэдэнгүүт энэ маань ахаад шинэ бичлэг болоод өмнөх болон хойд хэсэг нь хасагдаад та бүхэнд цэвэрхэн болоод харагдчихэв. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн iOS дээр screen record хийдэг талаар та бүхэндээ үзүүллээ. Үүнтэй холбоотой асуулт авах юм бол за энэ найдан дээр text аль social platform дээр бид нээлттэй байх бөгөөд манай YouTube сувгийг subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй таргаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.